нь минь дээр гараанд гарч ирсэн байх ёстой. Тэгээд Бродершийн дасгалжуулагч Ган уйгийн хувьд бас тоглолтыг багтаа авчирж байгаа вэ гэдгийг бас харж болохоор байна. Дүлгөө мөрөн сул байсан. Гэхдээ шидсэнгүү дүлгөөний эсрэг зурж ороод нээлтийн 2 оног авч байна. Ингээд илүү сайн ухамсарлаж байгаа мэтэл тоглолтыг үзүүлж байгаа да. Хоолын шидэлтийг үүсгэсэн тул. За дүлгөө мөрөнгийн эсрэг шахаад явах боломжтой. Шахсан, даалалсан дүлгөөний довтлогоо амжилттай болж энэ тоглолтын анхны 2 оног авлаа. Бродершийн хувьд бол урагшаа их шахаж тоглоод байна. Хамгаалагч нарын хувьд Ган Эрдэнэ гоё оролттой байна. Мөр. За дадлаад өгсөн тулга шидсэн. Элбэгийн дулгын 3 оноо багийн 10 дахь оноо болж байна. Буцаад баасан дөрж хурдан довтлоонд орох боломжтой. Ямар хурдан юм бэ? Оролтон ч гэсэн. За үеийн эхлэлт Бродерс 3 алдаа гаргаад байсан болоод зөрөөд SGFs дараалсан 3 алдаа гаргасан бас үзэж болохоор байна. За дүлгөөний дундын шидэлт амжилттай боллоо. Ер нь бүтэн талбайд шахаж явж байсан. Тэгээд Сарууд Эрдэнэ хамгаалтаас бол гарна гэж үзэж байгаа юм болоо да. Хоолын шидэлтийг унагсан. Тэгсэн тоглолтыг үзүүлэх болов гэж бодож байна. Хоолын шидэлтийг үүсгэсэн туулгын шидэлт дахиад амжилттай. Тэгж байна. За Эпсэс ямар хариу барих нь харцгаая. Үлзий орших энэ тоглолтын эхний оноогоо авлаа. Нийлдээд унсан байгаа. Өөрөө шидсэн. Шидэлт амжилтгүй 2 дараагийн боломжийг дахиад үүсгэсэн Карник довтлоод 2 оноо авлаа. Сэлэнг Бодон Солон Омны Эрдэнэт Майнерс багуудын цувралын мөн 5 дахь тоглолт болох хуваартай байгаа. Асал айдал тоглолтууд бол халуухан өрсөлдөөн болох 6 болоод байна. Баасан дөрж доошоо дамжуултыг өгсөн довтлогын амжилттай болсон. Аадан торгуулийн нэмэлт нэг шидэлтийг үүсгэх хэрэгтэй болж байна. Талбайд гарч ирээд эхнийхээ довтлогоо ямар ч үр дүнтэй хийж чадлаа. Үзээ орших доошоо дүлгөө рүү жигэлсэн дамжуулалт 2 оноо. Ган Эрдэнэ багийн довтлооны эхлүүлсэн Сарууд Эрдэнэ дохиод дундаас шийдэлт нь амжилттай болсон. За хэрвээ энэ довтлогоог дараалаад алдах юм бол ч одоо тэгээд голоор зүсээд яваад орцсон. Ган Эрдэнэ ямар гоё оролт байваа. Тулга түүнийг хамгаалж байгаа дүлгөө. За будагтай талбайд унаад шидсэн. Дүлгөөний дундын зай шидэлт амжилттай болж өөр дахиад шахаад тоглох нэ. Дундын шидэлтийг амжилттай болгосон. Дахиад Маккензи мөр эргэлдээ шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилтгүй. Аалн 2 дахь боломжоор 2 оноо авч байна. За дүлгөө бүрэн сая бол ингэж доошин шахаж тоглуулаад байгаа юм бас нэг шалтгаан нь энэ байх ёстой. 2 дахь боломж руу их сайн тэмцэж байгаа гэсэн үг ээ. MVP үлзий орших сайн болж байгаа ч гэсэн энэ удаа бөмбөгөө алдсан хурдан довтлогоонд Маккензи мөр ямар гоё хөдөлгөөн байсан бэ? Ган Эрдэнэийг дөвгөхөө аргалаад төгсөглөө. 6.8 дамжуулт гээд. Дамжуултын үзүүлэлт нь харин улирлаасаа баг зэрэг унсан юм уу да? Унсан. Тий. Аваараа гэж хэлэхээр байна. Ингээд эхний довтлогоо тайм аутын дараах довтлогоо тулга Ижисүү аалны эсрэг шахаад тоглох боломжтой довтлогоо амжилттай болсон. Айллогоос л ер нь оноо авалгүй. Удлаа да. Голоор зүсээд орсон баасан дөржийн 2 оноо. За хөлбөр 2 талдаа слантаа явах гээд болсон зай гарангуут нь үлзий орших шийдсэн багийн 39 дахь оноо. Онооны Баасан дөрж хариу шидэлт өөрөө гүйцэтгсэн баасан дөрж хариуг нь тэр дорн барьж байна. 42-39 үзээ орш руу их гой пас байсан зүсээд орсон хамгаалт амжилттай болсон. Буцаагаад Маккензи мөр гараад ирсэн довтлогоо мөн орсон. энэ Захан Бродерс бол эхний ягс тэргүүллээ гэж амархан бас алдахгүй л гэсэн хариу цогтуудыг өгж байна. Эммануэл Ижисүү шийдэлт амжилттай боллоо. Дахиад нэг юу үлдээж байгаа юм баг та. За Кевин Аллен будагтай талбайд Ижисүүг илүүрхсэн. Ивэт завчин дээр авсан доор Аалан татгуулсан Аалан Ижисүүгийн эсрэг хөлийн ажиллагаа үнэхээр гоё байсан. Төгсгөж амжилттай болж байна. Цаг дуусж байгаа. Үлзий орших өөртөө зай гаргаж чадсан суувсууд байсан да. Дүлгөөний хоолын шидэлт ойж байгаа дунсан. Үеийн төгсгөлийн оноог Ган уйгийн дүлгөө инхүү багтаа авчирж байна. Эхний довтлогоог баасан дөрж хийгээд өөрөө 2 дахь боломжийг үүсгэж чадсан. Дахиад баасан дөрж завжил дээр суларсан. Холын шидэлтийг гүйцэтгсэн шидэл дунж байна. Карник доошоо дүлгөөнөө дамжуултыг өгсөн. Дүлгөөн дээр Миндээр хамгаалж байгаа. Миндэгийн эсрэг шахаад довтлсон
Гой төгсгөл байна уу? 5 алдаатай болоод нэлээ бас нэрвтэй шатсан юм тоглолтыг чөлөөлж байсан. Маккензи Муур Жордан Харрисыг аргалчлаа. Маккензи Муур доошо Аалан руу дамжуулалтыг өгсөн. Аалан Карники эсрэг шахаа тоглох боломжтой шууд эргэж хийж байгаа юм байна. Харрис доошо Карник руу дамжуулалтыг өгсөн. Карникийн төгсгөл 2 оноо. Дөгсөн Дахиад нэг илүү дамжуулалт явсан. Мөнх хоёр холын шидэлтийг гүйцэтгээд амжилттай болж байна. Муур гарч ирээд дамжуулалтыг хүлээн авсан. За Аалан бол 2 ч тоглогчийг аваад үлдчихлээ дээ. Гэхдээ энэ зайгийг ашиглаад довтсон амжилтгүй Аалан супер слоу мошно. Удаашруу харлаа. Харрис урдаар илүүрхсэн. Илүү лигийг үзүүштэй тоглолт бүрийг илүү өрсөлдөөнтэй болгох зорилготой. Үүнийг л одоо Булга. За заслооны нөгөө талаар нь зүүндээ дайраад явсан тоглох амжилттай боллоо. довтлохоор шийдсэн юм байна. Үлзий орших хамгаалагчийн гарыг давуулаад довтлсон. Үлзийг Родерс эхлүүлж байна. Аалан дөлгөөн түн дээр маш гоё хамгаалсан. Цэвэрхэн бөмбөгийн таслаад буцаад хурдан довтлоонд орох боломжтой. Ардаа залгаж байгаад алдах төгсөн Жордан Харрисын төгсгөл 2 оноо. Энэ багаас бол завсарлага захиаллгүй тоглолтыг явуулах юм байна. Гол дөлгөө мөрөнгүүл гоё болсон. За бүр тодруулах юм бол 70 хүрэхгүй секундын хугацаа үлдсэн байна. Жордан Харрис дундаас 68 дахь оноо. За амжилтгүй болж байна. Хамгаалтын самбарыг Гайрдн авсан өөрөө залаад ороод ирсэн Гайрдны ямар гоё төгсгөл вэ? буцаагаад хурдан довтлоонд орох боломжтой. Баасан дөрж Цэрэнбаатар гарч ирсэн байгаа. Баасан дөрж холын шидэлтийг гүйцэтгсэн 70 дээр оноо дахин тэнцэж байна. Маккензи 4 алдаатай Мүүрийг гаргаж эхлүүл чинь бас эрсдэлтэй өгөөд бас их зоримог шийдвэр байна да. Мөнх дүрийн Баасан дөрж нараалсан оноонуудыг авсаар байна. Хувийн 22 дахь оноо. Харрис Гайрдн сул орхицсон. Гайрдны олын зай шидэлт амжилттай болсон. Дахин нэг удаа тооны харьцаа тэнцлээ. Оноо авч чадаагүй явна. За завсралын араас үлзий орчих тоглохоонд орж байгаа. Алхаад орсон маш гоё алхаад өөртөө зайг гаргасан улмаар удаа хугацааны дараа онооны самбарыг хөдлөглөө. Муур тологийн эсрэг шахаад яваад орсон. Харрисын аимшигтай хаалт байлаа. Харцсангу цөөн хийгээд байгаа. Миндээр тасалж хамгаалж байгаа да. Холын шидэлтийг сувсуул гүйцэтгсэн үлзий орших. Маккензи Муур довтлсон алдаатай довтлохыг амжилттай болгосон. Завхан Бродерс багийн дугаар 94. 3 довтлооны зүрх болж холдож байна гэсэн үг. Маккензи Муур гар шилжүүлээ цагран дээрээс довтлж оноогоо ахиулж байна. Дөлгөө мөрний өдөөс Довтлоонд 7 секунд үлдсэн. Гайрдн заадаад яваад орсон хаалт амжилттай болж байна. Дөлгөө мөрний маш сайн хамгаалт байлаа. дарааг ер нь улиралт чих цөөхөн гарсан тоглогчдоо. Муур Тодогийн өдөөс холын шидэлт явуулсан оновчгүй болсон Жордан Харрис самбраас авснаар ийхүү тоглолтын дүр зураг тодорхой болж байгаа үзэгчтэй. Ийхүү цувралт үзэгчтэй SG Apes багийнхан 4-1-ийн харьцаатай ялд байгуулан плей-оффын 2 дугаар шат руу орж ирж байна.